Өсвөр насны хүүхэд залуучууд та бүхнийг нэгэн зүйлд уриалмаар байна. Та бүхэн маань хар тамхи, мансууруулах бодис, сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэлээс аль болох зайлсхийж эдгээрийг одоо хэрэгэлдэг ч юм уу уруу татж байгаа хүүхэд залуучууд, найзууд одоо юу гэдэг ах эгч нар байх юм бол эдгээрээс аль болох хол байгаарай. Та бүхний амьдралд үнэхээр хэрэггүй зүйл шүү. Та бүхний одоо юм сайхан гэрэлтэй, гэгээтэй энэ ирээдүгээс одоо сайхан цаг мөчий чинь хулгайлдаг муухай зүйл шүү. Яг үүндээ бол ахын хэрэгж изээгүй. Гэхдээ энийг одоо жишээ нь дэлхийн нийтээр одоо энийг одоо жигшин зэвүүцэж байгаа энэ цагт орвол ах нь бол яалчгүй одоо өөрийнхөө Монгол одоо залуучуудтай, монголчуудтай санаа зовсны үдээс энийг хэлж байгаа шүү. Тэгээд дээрэс нь эцэг эхчүүд маань энэхүү одоо нөлөөлөөс хүүхдүүдэд ангид байлгахын тулд хүүхдүүдтэйгээ юм бодит амьд гоё харилцаатай байж хүүхдүүдэд энэ одоо масуурлах бодисны одоо хор хөнөөлийн талаар тайлбарлаж өгч мөн хинтээ хүүхдүүдэд нийлж байгаад анхаарлаа хандуулж мөн одоо оройтод ороод ирэхэд нь ядаж ямар хүмүүстэй нийлж байна одоо юу одоо хэрэгэлсэн байна гэдгийг ч гэсэн бас ингээд тандаад мэдчихдэг байвал те ядаж хүүхдүүдэд цаг гаргаад сэтгэл гаргаад ингэдэг ойлгох зүгээр байна. Сүүлийн үед хар тамхитай цэгц газраас олонний танил хүмүүсээр ашиглан одоо энэ хүү уриалгуудыг ингэж хилүүлж байгаа. Би нэг бол яг одоо иргэн хүний үүднээс ингэж дэмжиж байгаа учраас энэ хүү уриалгад нэгдэж байгаа шүү. Залуучуудаа бүгдээрээ энэ хүү муухай зуршлаас, энэ хүү муухай зүйлээс хол байцгаая. Бансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа